Хэрхэн болон тавтамаар л ноёг заяадаг Microsoft-ийн ажилтан өнөөдөр та бүхэндээ хэрхэн үнэгүй видео edit хийж болдог талаар мэдээллүүдийг хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн софтвер Clipchamp нэгэн давуу тал нь гэх юм бол энийг үнэгүй ашиглах боломжтой байгаа хэрвээ та Microsoft Office 365 бол төлбөртэйг нь лайсенсаараа дамжуулан үнэгүй ашиглах гэсэн давуу талууд та бүхэнд байгаа. Дэлгэцэн дээр харж байгаачлан энэ хүү вебсайтыг description болон comment дороо үлдээж өгтөл та бүхэн ороод өөрсдийн хэрвээ Office 365-ын email гэдэг бол login гэдэг хэсгээр та бүхэн оруулж болно. Хэрвээ Office 365 лиценз та бүхэнд байхгүй бол try for free гэдэг дээр email-ийг бүртгүүлээ та бүхэн ашиглаарай. За сайтн дээрээс та бүхэн Clipchamp-ыг ашиглаж болохоос гадна app-ийг татаж та бүхэн бас компьютер дээр ашиглаж болох байгаа. Хэрвээ та бүхэн app-ийг компьютер дээр татаж авч ашигламаар байвал Clipchamp гэдгийг Microsoft Store дотор та бүхэн хайгаад get гэдэг энэхүү төвчлөөр дээр та бүхэн дарж download хийх боломжтой байгаа. Clipchamp-ыг татаж авсны дараа таны дэлгэцэн дээр энэхүү аппликейшн маань харагдах. Анзаарж байвал дээр та бүхэн видео edit хийх, хоёр дахь нь энэ дээрээ record хийх боломжуудыг бас олгоно. Яг чанга доод талд нь get inspired with templates буюу танд ямар social platform дээр хэрхэн яаж хиймээр байгаа гэдэг дээр та бүхэн сонголтуудыг хийх боломжтой. Хэрвээ TikTok дээр бичлэг хиймээр байвал TikTok-ыг сонгоод ямар байдлаар ямар хуугар хийх вэ гэдгийг энэхүү темплейт дундаас та бүхэн сонгоно. Доод талд таны өмнө edit хийсэн бичлэгүүд маань гарч ирнэ. Хэрвээ та шинээр бичлэг edit хиймээр байвал create folder гэдэг хэсгийг та бүхэн үүсгэнэ. Энэ дээрээ нэрээ өгнө. Тэгээ create folder гэдэг дээр дарна. Фолдероо үүсгэсний дараа нэмэх төвчлөр дээр та бүхэн энэ дээр дарж болно. Нэмэх төвчлөр дээр дарангууд таны edit хийх хэсгийг дэлгэцэн дээр гаргаж ирж байна. Энэ дээрээ видео та бүхэн нэмэхийг хүсэх юм бол энэ хүн нэмэхтэр дараад компьютернаас байвал browse files гэдэг хэсгээр та бүхэн дарна. Аль эсвэл Dropbox, Google Drive, OneDrive, Google Photos гэсэн сонголтуудаас гадна та бүхэн утаснасаа бас бичлэг зураг татах боломжтой байгаа. Мөн магадгүй танд аль хэзээ бичээгүй бичлэг байх юм бол энэ дээр шууд record your camera or screen гэдэг хэсгийг дараад дэлгэцээ болон камераар өөрийгөө бичих боломжийг бас олгоно. Видеогоо сонгосны дараад нь таны дэлгэцэн дээр таны бичлэг гарч ирээд ойртонгууд хамгийн дээд талд устгах нэмэх маань энэхүү edit хийх хэсэг дээр та бүхнийг оруулах байгаа. За энийхээ нэмхийгээ дараад edit хийх хэсэгтэр бичлэг маань гарч ирж байна. Бичлэгээ оруулсны дараад нь та бүхэн текст оруулмаар байвал дээд талын текст байгаа. Харин доод талд нь хөгжим оруулах гэсэн сонголтууд та бүхэнд гарч ирнэ. Хэрвээ энэ бичлэг дундаа edit хиймээр байл энийгээ итгэжүүлээд энэ хэсгийг хамтдаа cut хийнгүүд энэ маань тустай олж харагдж байгаа тагт харагдж байна. Хэрвээ энэ дээрээ cut хиймээргүй байвал Ctrl Z дарснараа энэ маань буцаагдана. Хэрвээ та бүхэн орыг засмаар байвал Ctrl дээр дараад маусаа доош нь та бүхэн татснараа энэ маань минута секунд руу бол урт та бүхэнд харагдаж орыг засах боломж та бүхэнд өгнө. Текст оруулахыг хүсээ текстэн дээрээ дарах юм бол сонголтууд зүүн гар талд та бүхэнд гарч ирж байна. Мөн адилхан нэмэх гэсэн дээр дарснараа энэхүү текст маань орно. За тексттэйгээ мөн та бүхэн маусаараа татан хаана тавих вэ гэдгийг сонгож болохоос гадна текстэн дээр дараад баруун гар дээд талын хамгийн эхний T гэсэн хэсэгтэр та бүхэн дарангууд текстэн дээр юу бичих, ямар фонт сонгох, alignment буюу хэрхэн яаж харагдах талын та бүхэн сонгохоос гадна бичгийн өнгийн сонголтуудыг бас хийх боломж байгаа. Мөн хэрхэн яаж fade, тэгээ transition хийх гэсэн олон төрлөө та бүхэнд энэ дээр гарч ирнэ. Мөн баруун гар талд та бүхэн анзаарах юм бол оройгоо засжуулах, фильтр оруулах, just colors буюу contrast-а янз бүрээр байлгах. За магадгүй энэ донд бичлэгээ хурцгах эсвэл өнгийн солих гэсэн сонголтоо та бүхэн баруун гар талд байгаа. Харин зүүн гар тал та бүхэн нэмэлтээр рекординг хийх, темплейцээ сонгох, за энэ дундаа нэмэлт хөгжим оруулах, магадгүй хэрэгцээтэй гэсэн жижиг шажиг бичлэгүүд онлайнаас олмоор байвал энэчнээс олж болно. Stock image буюу онлайн дээрээс та бүхэн өөрсдийн түлхүүр үгээр зураг олох, текст нэмэх, график нэмэх, транзишнууд оруулах гэсэн сонголтоо таны зүүн гар талд гарах байгаа. Голын хэсгээр та бүхэн хэрэг итгэжүүлэх юм бол өөрсдийнхөө харагдах дэлгэцний хэсэг дээр хэрхэн ярьж өөрчлөлт хийх үү гэдэг энэхүү 6 төрөл дээрээс бол сонголтуудаа хийх боломжтой байгаа. Мөн дэлгэцэн дээр орсон функцүүдийг та бүхэн маусаараа хаана тавьмаар тэр хүссэн газар дээр тавих боломжуудыг бол олгоно. Тэгэхээр бүх сонголтуудыг та бүхэн edit хийж сонгосныхаа дараад нь дээд тал нэр өгөхөд та бүхэн бүү мартаарай. Clipchamp-ийн нэгэн давуу тал нь гэх юм бол та бүхэн өөрсдийнхөө edit хийсэн бичлэгийг cloud
систем рүү оруулах боломжтой. Хэрвээ та бүхэн өөрсдийнхөө магадгүй Google Drive, iCloud, OneDrive руугаа оруулмаар байвал энэхүү үүлийн хэсгээр та бүхэн дараа сонголтоо хийж олно. Өмнө бид урьдчилсан Office 365 лицензтэй хүмүүс маань OneDrive руугаа backup буюу цааш нь хийгээд хэрвээ энэ бичлэг маань ямар нэгэн байдлаар санаасаргүй устсан бол та бүхэн OneDrive руугаа ороод сэргээх боломжтой байгаа. Эдгээр бүх функцүүдийг та бүхэн ашигладсныхаа дараа бичлэг маань боллоо гэх юм бол экспорт хэсэг рүү орж рендер хийх хэрэгцээтэй байгаа. Экспортын баруун гар тал доошоо харсан сум руу та бүхэн дараад 1080 HD-гээр та бүхэн видеого стрим хийх болон рендер хийх боломжийг олгоно. Рендер хийх явцдаа та бүхэн доошоо харах юм бол хаана яаж хадгалмаар байна гэдэг энэхүү сонголтуудыг та бүхэн сонгохоос гадна магадгүй хамтарч ажиллаж байгаа хүмүүс руугаа линкийг явуулах хэрэгцээтэй бол copy link гэдэг энэхүү цэнхэр хэсгээр та бүхэн даран явуулж болно. Аль эсвэл имэйлээ дефолтоор суулгасан бол та бүхэн Outlook болон Messenger, WhatsApp-аар та бүхэн бас бичлэгийнхаа линкийг явуулах боломжтой байгаа. Маань рендер хийгээд дуусангуудаа шууд таны компьютер дээр хадгалагдана гэдгийг бас хэлмээр байна. Маш энгийн байдлаар видео ирээд хэрхэн хийж болдог талаар та бүхэндээ өнөөдөр мэдээллийг хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байвал энэ айданд орж текст альж сошиал платформ та бүхний үнэлттэй бөгөөд цаашаа сурахыг хүссэн зүйлүүдээ манай YouTube сувагт комментаар үлдээгээрэй. Мөн YouTube сувгийг маань subscribe-аар энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тарахаа бүү мартаарай. Илүү их мэдээллийг авахыг хүсвэл YouTube сувгийн Videos гэдэг хэсгээр та бүхэн дарж өмнөх 98 бичлэгийг та бүхэн үзээрэй. Thank you.